За нэгдүгээр төсвийн орлогын талаас, хоёрдугаарт нэмэгдсэн өртгийн албан татварын үзүүл баримтлалын талаас, гуравдугаарт бизнес эрхлэх орчны талаас ингэж оруулж ирэхгүйгээр явсаар байгаад бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх. Явсаар байгаад бизнесийг хамгийн жижиг бизнесүүдийг одоо татвар төлөхгүй болгох гэсэн ийм л үзүүл баримтлал руу явчихж байгаа байхгүй юу. Тийм учраас одоо энэ хүчингүй болгоё гэж оруулж ирж байгаа татварчин ч гэсэн үзүүл баримтлалын хувьд буруу. Одоо оруулж ирж байгаа татварчин ч гэсэн үзүүл баримтлалын хувьд буруу. Тэгээ ерөөсөө энэ бизнесийн орчныг сайжруулах тухай юм ярихэд үгүй болчих. Одоо багад жижиг орлоготой иргэдийг жоохон орлогын нэмэгдүүлээ. Эсвэл одоо жижиг бизнесийг татвар төлдгөө болгоё гэж орж ирэхээ бол энэ чинь харин байж болж байгаа юм асуудал. Төсвийн орлого талаасаа үр ашиггүй зарлаа бууруулаач л гэж шахаж байгаа шүү дээ. Одоо энэ төсвийг алдагдaltaгүй болгоё гэдгийг буруу юм гэж яриад байна. Хамгийн зөв асуудал. Өнөөдөр урсгал зардал чинь 7 их найд байж яснаа 24 их найд болцсон. Сүүлийн 2 жилийн дотор 30 эдөөр өссөн. Сүүлийн 3 жилийн дотор. Тэгээ энэ үр ашиггүй урсгал зардлаа бууруулахын оронд л буцаагаад одоо хөрөнгө оруулалтаа багасгая. Эсвэл одоо энэ төсвийн одоо дотоодын нутагт эзэлдэг хувиа өсгөе гэдэг ингээд тэлэх бодлого урьж байна. Энэ бол одоо засгийн газар өөртөө нэг бол итгэлгүй байна. Эсвэл богино хугацаанд зарлага гаргаад явъя л гэдэг ийм л үзэл баримтлал руу орж ирж байна гэж. Энэ бол маш их харамсалтай үйл явдал болж ирж харж байна шүү.